정보에 болж байна гэж бодохоор өмнө нь дүүтгдэж байгаагүй иймэрхүү үйл явц болж байна гэж одоо хэлж өрн бүндэгтэй юм. Тэгээ та бүхэн одоо энэ хорон зургасан энэ самбартай Тусааргаас нэрнэ өчигдсөн Монгол Ардын үндэс намын дарга Яашрахван Монголын үндэсний дэвшний намаас нэрнэ өчигдсөн Монголын үндэсний дэвшний намын зөвлөлийн гишүүн Дэганбот нар өрсөн ирээдүйн та бүхэн хандаж өгөх байвал хоёр мэдээ хийхээ үгийг сонсё. Өнөөдөр манай оронд хийж байгаа энэ ардчлалын үе, шинжлэлийн үе, эрх чөлөөний үеийг бий бол энэ бол зөвхөн үеийн чөлөөний нар биш, ургахын улаанаар, ардчлалын улаанаар мандаж байгаа ийм эрен үе хийж байна гэж байна. Тэгтэр бид нар энэ хооргийнхаа одоо сонгогчтой уулзаж сонгогчдын санал болныг улмаар улсын баг хурал илүү олон судлал ажиллахын тулд депутатад мэдээлжчихэд тус тусын намын үйл ажиллагаа сурталчлах ажил хот хөдөөгүй өрнөлөө. Олон жил оршин тогтнохдоо үсэл суртал эдийн засгийн батлах баастай болсон Монгол Ардын хувьсгалт нам энэ ажил төдийлөн барьцаалдсангүй. Харин шинээр үүсч бий болсон улс төрийн намуудын тухайд бол Монголын өргөн улам нутгийн өнцөг улам бүр сум суурин бүр хүн нэг бүр өөрийн үгээр хүргэнэ гэдэг хуулийн хүнд байлаа. Одоо юмнуудаас сонгох гэж байна. Энэ бол ардсан хүчнүүд Монгол гарч ирж одоо үрдүн юм аа. Энэ учраас бидний төлөө 22-нд хандсан маргааш хандсан өрөнгөбөл дутмагч гэлээ. Ардчилсан хүчнийхэн ийхүү хамтын хүч, хамтын оюунаар гар сэтгэл нийлэн ажиллах жишээг үзүүлж байлаа. Дэви эрхэндээ дэрдэн гэж эцэг дээдсэн сургадаг билээ. Дөрвсөн дөхнүүлхэн эхлэл энэ ажилч түүхийн бас нэгэн хуудас. Он жилүүд өнгөрч Монгол түмэн ардчлалд бүрэн суралцахын цагт энэ мөчийг эргэн дурсаж ардчлалын үр таригчдад мэхэн ёслох болно. Монгол Ард улсын ардын хурлын депутатыг сонгох 430 тойрогт нэр дэвшсэн 2400 хүнээс 799 хүн шалгарч үлдсэний дотор ажилчин 18. Монгол Ардын хувьсгалт нам сонгуулийн сурталчилгаанд баггүй хөрөнгө зарсан боловстой. Улсын нэртэй чуулгын тул төрийн шагналт яруу найрагчдын онгоцын хур морин бил дээрээс үнгүй тараасан үнэн сан. Гэвч анхны ардчилсан сонгуульд ардчилдгүй юм нэлээд гарсан. 70 жил өдөртсөн Монгол Ардын хувьсгалт намынхаа төлөө санлан өггэмэн далайдгах ухуулахын завсар аашилж даруухан гүндүүгийн хөдөөгийнхнийг барьцалдуулсан дарга мяндагтан цөөн боловч гарсан нь энэ удаагийн сонгуулийн ардчилсан хэмээх утга санааг алдагдуулахад хүргэсэн юм. Ардын ажихуйд ажилчдын цаг үеийг эзэж буй яруу алдарт ажилчин ангийн хүндэгдэг бүгд найрамдах Монгол Ард улсын ард иргэд та бүхнийг уужим саруулах хаан гаргаж Монгол Ардын хувьсгалт намын урайлгыг дэмжинэ гэдэгт итгэж байна. Энэ удаагийн сонгуулийн нэгдүгээр үе шат дуслаа. Хоёрдугаар үе шат эхэлж байна. Энэ сонгуулийг одоо шударга авч ирсэн сонгуул болж байна гэж байна. Энэ сонгуульд орлоо. Тэгвэл энэ зүйл арчсан гэсэн тийм юм харагдахгүй байна. Ягаад гэвэл тэр сонгуулийн товарыг дээр асууд харахад бол арчилсан намын онцон дэвшилт социал демократ намуудын модал тэр юу бол баг гаргасан байна. Тайлбарыг нь энэ сонгуульд ямар нам сандаа арчилсан нам арчил нэлээ хөгжсөн орнууд яадаг байна вэ гэхээр хууль тогтоох байгууллага гэж байдаг байна. Хууль засгийн захирамжуулах байгууллага гэж байна. Шүүн тасалбар байгууллага гэж байна. Тэгэхээр саяын чиний хэлж байгаа одоо энэ бүх одоо асуудлыг манай сонгуул маань тэмцээг арчилсан явагдаж байна. Таныг одоо юу гэж өгнж байна. Манай энэ удаагийн сонгуул бол өмнөх явуулж байсан сонгуулиас бол хавьгүй арчилсан, хавьгүй чөлөөтэй болж байна. Гэхдээ ийм одоо чөлөөтэй ардчилсан нөхцөлд анх удаа ийм сонгуул зохион байгуулж байгаа учраас сонгуульд оролцож байгаа бүх нам тэр дотроо Монгол Ардын хувьсгалт намын хувьд ч гэсэн тэр төрийн байгууллагын зүгээс ч гэсэн тэр сонгуулийн хамаасуудын зүгээс ч гэсэн тэр туршлага тусч байгаа зүйл их байна. Бид ингэж одоодаа уулзаагүй дууссан байх юм байна. Одоогийн тэр өнгөрсөн хугацаанд
бараг 8 сар болж байна. Бид бүгд ардын өтөө тэнцтэй гэж энэ 8 сарын хугацаанд мэдээлэл үр дүнд хүрсэн байна. За энэ үр дүнгийнхаа эхний том олдыг өдөр цаг маань бол маргааш 29-нд бид 8 сарын турш юу хийв? Ямар үр дүнд хүрвэ гэж харагдана. Мэдээж хэрэг энэ бол бидний эцсийн зорилт биш. Бид нар цаашдаа ардыг хөгжүүлэх. Энэ улс төрийн хүрээнд олсон амжилтаа эдийн засгийн хүрээнд хүмүүсийн амжиргаа тэл баталгаажуулах ажлыг бол бидний асар том нүрийг зорилт байж байгаа. Бүх шатны сонгуулийн 29 дэх үйл ажиллагаанд Монголын ард холбоо, Монголын ард намыг та нар өмнөшгөө ажиллахын дэмжинэ гэдэг би найдаж байна. ардчилын давлгаан үүсгэхэд ард түмний сэтгэлд үргэлж суурайсан сонхны дуу Монгол орны хүн орноос сэрэж түүний үнэхийг зургалдаа. Монгол түмэн ардчилд суралцаж Монгол түмэн ардчилын уламжлалыг батжуулна. Энэ удаагийн сонгуульд өвлөөр тарьсан ардчилын цэцгийн зунаар дэлгэрсэн бэлдээ байлаа. Энэ Монгол Монголын мастай юм. Ер нь ядна. Хабат coalition government. Any chance of coalition government? Эсрэг үсний богино хэрзэг байна вэ? Ой, тэр намууд бол сонгуульд сайн оролцож байгаа. Ер нь дэвлэлийг хариуц доошгүй хувийн ханд аавна гэж бодож байгаа. Сонгуульд бол их шудраг сайхан болж байгаа. Урьдчилсан сонгуулийн дүн нийт сонгогчдын улс төрийн идэх сонгуулийн үр дүнд итгэл найдвар тавиагаа харуулсан ийм их тайван сайхан урьдчилсан шалгуур болсон доо. Тэгээд тэрнийг үндэслээд ингээд бодохоор энэ удаагийн энэ өнөөдрийн сонгуул бол улам их үр дүнтэй нийт сонгогчид ер нь бүрэн оролцсон гэж бодож байгаа. Хэнийг сонгохыгоо сонгогчид ер нь урдаас тэгээд одоо нарийн тавуулж гисэн ингэж ирж хаасан. Тийм учраас сонгуулийн дүн бол одоо сайн болно гэж бодож байгаа. Сонгуул шудраг болно, амжилтсан болно. Энэ сонгуулийн үр дүнгээр бол бид ер нь Монголын ард түмэн ямар ч нөхцөл нэгдэл нягтрал эвээ олох гэсэн үндэсний асар их том хүч бахархад янаа гэж байна. Монгол оронд анхны ардчилсан сонгуул амжилттай явууллаа. Гэсэн мэт дэвид дэлхий даяар түгэн суурайллаа. Эртний хүүхдээ Монгол орн хайчих нь ардчлалыг тугаан болохгүй аль эсвэл нухчин дарахгүй хэмээн бүх ертөнд өвөлчин, хаварчин ширхсний хариуг олж явна. Монголчууд өөрийн хүссэн итгэсэн хүний төрийн хэрэг шийдэх хэлж төлөөлөгч болгон илгээхээ олж явлаа. Үндэс суртал захиргаалалтын саварт булаалгасан эрхээ тэмцэн босож, шагсаж, суглаж, өлсгөлн зарлаж, улс төрийн суурт хийж байж эргүүлж явлаа. Сонгуул анхудаа сайжрал бэлтгэсэн жүжиг хам боллоо. Шагналын буюу томилсон гэсэн депутатаас бид юутай шатгүй сал бололтой. Депутат гэдэг сайн ажилласны төлөө олгодог шагнал биш юм. Депутат гэдэг сайхан амьдарч улс шиг улс, төр шиг төртэй байхын тулд та дүүнийг чадна хэмээн оноодог итгэл найдвар юм. Гэдгийг хот хөдөөгүй хөгшин залуугүй өгүүлээ. Өөрт нь үүнийг мэддэгч мэддэггүй дүрзүүлэн нүдэн болоо чихэн дүлээ явсан билээ бид. Ингэж жүжиглэх юм бол их орнон хөгжүүл цэцгэлүүлж чадах хүнээ депутат болгоё хэмээсний үрээр депутат гэдэг ингэрт зүүдэг тэмдэг онцгой эрх дарах байхан боллоо. Мархан сайн байна уу? За битгий сайн байна. Сайхан байж байна. Сайхан тусч байна. Сайхан тусч байна. Энэ сайхан юу вэ? Юмгүй та сайхан юу вэ? Сайхан. За төвийн сонгуул болж байна тийм дээ. Одоо сайхан байгаа уу? Сайхан байна. Бид одоо таны сандыг аваад одоо бид ирээд байна. Манай одоо хамсын бүрдүүн босоод ирээд байна. За санд авах нь хуудас одоо манай эдийн тогтсон олон намын системийг тогтсон. Энэ жил манай нийт хөдөлмөрт сонгогчдоос одоо
аль намаа одоо дэмжиж байгаа юм гэдгийг сандыг авч байгаамаа. За намаа дэмжиж байна. Аль намаа дэмжих юм бэ? Энд 6 нам байж байгаа. Ноо намаа дэмжээ. Зосон байгуулсан хөдөр нутагт сонгуулийн тойргуулсан комиссийг удирдсан талж ажиглагсныг хэлэхэд илүүдэхгүй юмсэн. Хаягийн зөрчилтэй нэг хаяад байна. Тэдгээр бол бид нар дижитал бол хуучин хаягаар шилжиж яв. Яагаад гэвэл тэр хүмүүс хаягийн шилжиж учраас цаанаа бол атаар яна дэмжлээ. Тэгээд тэр хуудасаа ханаас авсан. Эндээс авсан бол нэгэнт авсан бол өгөхөөсөр аргагүй шүү дээ. Нэгэнт өгсөн бол тийм ээ. Өгснийхаа дараа энэ асуудлыг нэг чинь болдог байна. Өгөөгүй байх дээр тавьсан тийм ээ. Тэгээд манайхад өрөнд тавсан. Паспорт чалгаад одоо энэ дээр бол хуулиа нэг юм. Тэгтээ юу байна л да. Хаягийн зөрчилтэй бол байна л да. Тэр чинь бол тэрийг үнэн төгсөж хийх байна. Дараа нь үнэхээр хураах асуулт нь бол нэгэн санд анхны санд өгсөн байна бол 22-нд өгсөн бол дараа нь авах чинь утгагүй болж. Нэг сандаа нэг тойрогт өгөөд нөгөө сандаа нөгөө тойрогт өгөх юм шиг үү. Хүн чинь утгагүй. тэгтээ бол тэгээд энэ харагдсан үнэ бид нар сая бүх хүчнээс Урд нь сандаа өгсөн энд өгсөн байсан. Энэ тэгээд одоо бол та нар тэдний өөр газаргүй байв. ань цоо хэлжүүлсэн. Ийшээ комиссаас гөрөвчтэй заргуулсан. Тэр өглөө буцсан үуч нэрийг авсан. Харин хотын нэг нэрийг гаргаад сая машинтай Өглөө нэг 100 хүн буцаасан юм байна. зүгээр ярьж байна. Бидний нэрийг авсан өглөө буцаасан. Ямар хүн буцаг үгүй нэр чинь авсан. Сонгуулийн тойргийн комиссийн бодлон тарьжээ. Энэ бол бас л ардчлалын нөхцөлд ажиллаж сураагүй хуучинсаг сэтгэлгээний гайвар шиг гарч байгаа юм дээ. Сонгуульд хэрхэн явагдав? Хэн ядуу хэмээн бид тогтлоо. Шинэ сонгуулиар шинэ маягийн депутат гарч ирсэн ч тэр болгон ард түмний сэтэнд төрсөнгүй. Амлалтын депутат гэдэг шинэ томьёо бий боллоо. Тэд хэрвээ би депутат болвол гэж байгаад хэн илүү ихийг амласан нь ялж тохиолдол олон гарлаа. Сонгогч та миний төлөө сандаан өгөөрэй хэмээн үзүүрийн тасалбар үнгүй тараа зураг үнгүй авчиг ховор бараагаар үйлчлэх зэрэгээр олонний сэтгэл татах арга чарга хайсан нь нэн олон. Ер нь өөрийн эрх мэдэл албан тушаалан ашиглаж юу чаддгаан амлаг ардын төрөө дүшилсэх эрхэм хүндэтэй эрхийг амлалтаар арилжиж явах гэсэн оролдлогыг энэ удаагийн сонгуулийн сүүлрэлтээ таларж нэрлэх нь зөв болов. Намуудын төлөө санд хураалтаар нийт сонгогчдын 60% нь Монгол ардын хувьсгал нам, 40% нь ардчилсан хүчнүүдийн төлөө санд өглөө. Энэ бол үүсэж бий болоод хэдхэн сар болж буй улс төрийн намууд олон түмний итгэлийг нэгэнт эзэмдэж чадсны баталгаа. Олон гэлж үзэл угаас ардчлалыг эрхмэлдэг эртний уламжлалтай Монгол газар нутагт минь өн мөнгөд дэлгэрхийн өлзийтэй хотго бүрдэсний хэлэрл боллоо. Дараагийн сонгуул улам бүр үнийн шудраг болов. Хүмүүр бусдын заавар заалтыг дагалгүй, амлалтын сайханд уурталгүй, хүссэн депутатан сонгоно гэсэн итгэл. Төөрсний эцэст төхнүүлсэн төрийн минь ариун сүл дөршөө гэсэн залбиралтай хамт үлдлээ. Монгол түмэн хийвзэгт хэмэт амьдралаа сонсолж чадлаа. 70 жил коммунизм хэмээн үүрхийг сонсож, 70 жилийн дотор үнд сугсаа удам судар, ёс заншил, бичих судар, Монгол чанараа аажмаар мартаж байсан Монгол түмэн үн нойрноос сонссэрлэм. Эзэн богд Чингисийн айлгүйгээр нэрлж чаддаг. Энийг ингийн түүнийг тэгий хэмээн үзэл